Ханаас нэхлээ мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч тааж имжлэг ямар ч засваргүй орох болно. Тэгээд ямар ч тааж энэ имжлэг маань намайг хотод ирснээр эхэлж байгаа. Тэгээд ихний ирсэн хэд хоног бол гоё дурсамж бүтэхийг хичээсэн. Тэгээд өөртөө адилхан сонирхолтой юм хүмүүстэй ивентэд оролцоод нэг оройг нэг өчиг гоё өнгөрөөсөн байгаа. Хамгийн гоё нь дурангаар сарыг харснаа үнэхээр баяртай. За тэгээд шинэ ажилд орсон. Шинэ ажилд ороод 2 сарыг туршилтын хугацаанд ажиллаж өнгөрөөсөн. Тэгээд мэдээж энэ хугацаанд өөрийгөө хайрлах, өөртөө цаг гаргахаа бол хизээж мартахгүй байхыг айлуулах хичээсэн. Тэгээд бас хажуугаар нь сайн найзтайгаа хамт цагийг өнгөрөөх, найзтайгаа дурсамж бүтээхийг хичээж байгаа. Агаар бол үнэхээр гоё байсан, байгаль бол үнэхээр гоё. За өнөөдөр 10 сарын 20-ны өдөр тэгээд ажилд ороод баг 1 сар болж байна. Тэгээд миний ажилд орсноос хойш миний анхны томилтын ажил өнөөдөр болж байгаа. Томилоор ингэж явж байгаа. Тэгээд энэ талаар хэлэх болно. За ингэж гараад өглөөний цайгаа ууж хаад тэгээд дархан руу очсон. Тэгээд дархандаа очсон чинь манай одоо компани оролцох энэ арга хэмжээ маниалыг эхэлсэн байсан. За тэгтээ миний хамгийн хүндэлж явдаг хүмүүсийн нэг маань хэлгэл тавьж ирсэн болохоор би үнэхээр баяртай байсан. За тэгээд найз маань кофе авчирч өгсөн. Энэ кофений ачаар энэ өдрийг давсан байгаа. За тэгээд арга хэмжээндээ оролцож байгаад араас нь одоо томилдоор ирсэн зорилго буюу том ажлаа амжуулчаад буцсан. Тэгээ хамгийн ихний ажил байсан болохоор надад маш том туршлага болсон байгаа. За ингээд Улаанбаатарын завгүй амьдралын хэм маягтай ажиллаж ангийгч болсон байт юм аа. Тэгээ өглөөний цаг бол мартвал ингээд өнгөн цай уучдаг байгаа. Кофег бол яасан ч мартаж болохгүй. Гэтэ энэ өдөр бүр ингээ амар гоё өдөр байсан. Захирлыг байхгүй өрөөнд захирлыг байхгүйд нь ингээд тоглодог гинэ. Энэ хэсэг миний бүр хамгийн дуртай хэсэг. Ягаад гэхээр өглөөний нар мандахыг ажлынхаа цонхоор харна гэдэг бол үнэхээр таашаалтай хамгийн гоё зүйл байдаг. За тэгээд ажлаа бол 5-аараа хийхийг хичээдэг. Гэхдээ энэ өдөр бол амралтын өдөр байсан болохоор ийм эго тайван ажиллаа хийж гин. Тэрнээс бол ийм тайван бол байдгүй ажлын цагаар. За тэгээд нэг мэтгэд бол ажлын тарах цаг болоод ингээд ханах болцдог байгаа. Тэг хэрвээ хийх юм байх юм бол ингээд кофе шоп ч юм уу ханы газар хийчээд хайрдаг байгаа. За тэгээ 11 сарын миний хамгийн том амжилт бол жим дэвж эхэлсэн байдаг юм аа. За маш олон жил бодсны эцэст ингээд жим дэвж эхэлсэн. Хамгийн гоё нь юу вэ гэхээр ингэж хөлрөх нь бол үнэхээр гоё байдаг. Тасгал хийсний дараа. За тэгээ нэг ийм шок цохиж сурах гэж хичээсэн. Тэгээ янз янзаар үзээд хамгийн сүүлд ийм болтоор бод сурж байгаа. Тэгээ тасгал хийсний дараа бүр үнэхээр навшилтлаа ядардаг. Алхах тэнхэлгүй болтлоо үнэхээр ядардаг. Гэтэ тэгж ядарсан ч гэсэн өөрөө ингээд ялан дийлж байгаа нь гоё байдаг. За тэгээд энийг бол ээжээс харж агаад хийж сурахыг маш олон удаа хичээж орлого хийсний эцэст ингэж сурсан байгаа. За тэгээд жимд явснаар бол маш олон өөрчлөлт гарсан. Ялцчгүй стресс уурж исэн, багасч исэн. Тэгээ айгуу тайвширч исэн, нойронд маш гүн одоо гоё унтдаг болсон. Эсвэл санаа бас багаар тайвширч байгаа. За тэгээ мэдээж энэ бүх зүйлд талархаж байгаа. Маш олон зүйл болж байгаа ч гэсэн. Ягаад гэвэл 9 сараас эхлээд шинэ орчин, шинэ ажил, шинэ хүрээлэлд орсноороо шинэ сорилтуудтай нүүр тулаад явж байгаа учраас энэ сорилтуудад бууж өгөлгүй улам хичээгээд суралцаад явж байгаа. Өөрөөрөө илүү бахархаж бас талархаж байгаа. Энийг ирээдүйд сонсох өөртөө болон хэн нэгэнд зориулж хэлэхэд хэрвээ хичээж байгаа бол битгий бууж өгөөрэй, битгий шантраарай. Ягаад гэхээр эзэн нэгэн цагт хичээсэн үр дүн чинь гаргал болно. Тийм учраас бүх зүйл төр зүрх гээд хичээгээд л гараа гэж хэлмээр байна да.